22 амгалан айлтгах Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлгээ эхэлж байна. Хэдхэн хоног гэжтэй бараг өчигдөр л үндсэндээ дууслаатай орон нутаг сум дүүргийн иргэдийн хурлыг сонгох сонгуул маань. 2 ч удаа сонгуульдаа хүмүүс одоо 2 удаа явлаа эхний 2 өдөр дараалж 2 өдөр өглөө. Иргэд чи одоо яасан итгэхгүй юм бэ? Чи үүргээ биелүүлэлдэ гэж нэг хэсэг нь сонгуулийн одоо эрцийг бүрдүүлээгүй хүмүүс рүү хандаж хэлсэн. Зарим нь бол эрхээ эдлээчтэй гэж хэлсэн. Ямар ч үсэн бид нар одоо 2 дахь удаага ийм сонгуульд эрс бүрдэхгүй байгаатай нүүр туллаа. Энэ ингэхэд эрцүүг нь энэ эрхүү үүргүү гэдгийг асуулт тавихаар би одоо зочноо танилцуулъя. Дугарын сүнжид иргэдийн оролцоо төслийн зохицуулагч хууль зүйн ухааны доктор. Тэгэхээр ийм л асуултыг эхлээд тавья гэж бодож би таныг урлаа. За баярлалаа, бүгдэнд нь орой минь төргий. Тэгэхээр өчтөр бид нараас харлаа 2012 онд бас энэ явдал болж исэн. Энэ удаа бүр ихсэн байна. 10 аймаг 7 дүүрэг гээд эрт цүрээгүй тойрог хэсэг нь бол эсгийн хорон ихсэн байна. Тэгэхээр энийг нэг талаас харах хэрэгтэй. Яг үндсэн хуулиар бид нар харах юм бол ерөөсөө сонгогдох эрхтэй юм аа. Монгол улсын иргэн та ийм эрхтэй гэж заасан. Тэгэхээр энэ дээр бид нар үүргийн тухай асуудал бол ерөөсөө ярихгүй. Та албаар очиж үгүй гэдэг асуудал ерөөсөө ярихгүй. Эрхтэй юм байна. А энэ эрхээ эдлэхдээ нэгдүгээрт яг надад шууд хэрэгтэй миний асуудлыг шийдэж чадчихэв үү? А энэ төрийнхөө байгууллага институт иргэдийн хуралдаа итгэж байгаа мó гэдэг асуудал нэг талаасаа тавигдчих жоохгүй. Нөгөө талаасаа иргэдийн оролцоог идэвхжүүлэх тийм одоо үйлдэл байв уу, сэтэл байв уу? Идэвхжүүлэх сонгогчдын боловсрол гэж асуудал байна уу? Тэд нартай мэдээлэл үгүй хангалттай байж чадваа. Энэ аваад байгаа арга зам хэрэгсэл чинь бас хангалттай байна уу гэдэг юм хоёр талын асуудлыг хөндмөр юм шиг байгаа юм л та. Тэгээ ер нь энэний цаана ерөөсөө яваад байгаа үзэгдэл юу гэхээр Санд Марл гэдэг энэ бие даасан хараад бас байгууллагаас хийсэн судалгаа байна. 2016 оны Монгол Улсын эдийн засаг, улс төрийн орчны нөхцөл байдал гэдэг үнэлсэн байна. Энэгээр юу гэж хэлж байгаа нэхээр миний асуудлыг сонгуулийн тусламжтайгаар шийдэж чаднаа гэдэгтээ санал нийлж байгаа буюу нийлэхгүй байгаа нийлээд ерөөсөө 50 гаруй хүн байхгүй 58% байна. Тэгэхээр миний оролцоо тэнд очиод ажил хэрэг болоод миний асуудлыг тулгамдаад байгаа асуудлыг шийднэ гэж Монголын сонгогчдод өөрсдөө итгэхгүй шүү дээ. Тэгээ ийм үнэлгээ гарч ин судалгаа тийм. За тэгэхээр наа чинь буруутай нэг субъект байх ёстой доо. Тэр буруутай нь юу болж таарч төрөө. Яг нь ер нь зөвхөн Монголд биш юм байна л да. Бид нар ингээ их хурлын сонгуулиудынхаа эрсийг ажиллах юм бол 92 онд хамгийн өндөр 95 гарын хувьтай байсан байна. Тэгэл ингээл 10-10%-аар буугаад одоо хамгийн сүүлд харин ч 2012 оныхоос ихсэн дүнтэй байна. 65 байснаа ихсэн байна. 2 илүү 71.2% болчих. Иргэдийн урал дээр бол ингээд энэ бүр 10-аар дандаа бага байсан юм байна 10%. Тэгээ буурсаар аваад одоо сүүлийн 2 сонгуул дээр бид нэр эрс хүрэх үгүй гэдэг асуудал руу орж байна. Тэгэхээр энэ яг нэг талаас төвдөө итгэл бид нар улс төрийн институт Монголын одоо улс төрийн институт өөрөө асуудлаа шийдэж чадчих юм уу? Иргэн төрийн хоорондын харилцааны асуудал зөв механизм болж байгаа юм уу? Бид нар бас цаашаа сайжруулах ёстой юу гэдэгтээ дүгнэлтэх ёстой гэсэн. Нөгөө талаас энэ зөвхөн Монголд болоод байгаа биш бас ер нь нийтлэг дэлхийн улс орнууд болоод байгаа үзэгдэл юм байна. Сонгогчдын хувь багасаад байна. Сонгуульд оролцож байгаа хувь нь. Тэгээд Европ бол жишээ аваад судалгаа хийсэн байна л да. Тэгээд тэдний хөл бүр 80 онд ингээд 80% та байсан. Одоо гэтэл 2000 тэдний хөл их олон жилээр ярьж байгаа юм. 2000% 65% та байна. Гэхдээ манайхаас бол өндөр хэвээрэл байгаа. Тэгэхээр энэ нэгдүгürt Монголын үзэгдэл биш юм байна. Гэхдээ хоёрдугаар энэ эрх барих шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүд нь бас юмдээ дүгнэлт хийх хэрэгтэй юм. Бид нарт итгэж байгаа юм уу? Бид нар энийг цаашдаа энэ хэвээр авч үлдэх юм уу? Наад асуултыг чинь яг энэ үеэр бол сошиал ертөнцид бол их тавилаа штэ. Харамсалтай нэн дээр ер нь л тийм байна да гэд шийдвэр гаргах төвшингийн хүмүүсийн дүгнэлтийн тэр гарсангүй. Ер нь энэ талаар яагаад учир нь юм байгаа юм бэ гэдэг дээр дүгнэлт өгсөн юм байдаг юм уу? Энэ манай иргэдийн оролцоо төслөөс 2016 онд энэ иргэний эрх зүйн Монгол улсын одоо нийт өвчин төгөлдрүүлж байгаа хууль тогтоомжид иргэдийн оролцооны байдал ямар байд юм бэ? Хуулийн төвгээд тэгээд одоо хэрэгжилт нь ямар байна? Үнэлгээ өгөөч гэдэг ингээд үнэлгээ хийлгэсэн. Шинэхэн гарсан үнэлгээ бий. Тэгээ энэ үнэлгээгээр юу гэж хэлж байгаа нэхээр Монгол улсын нийт өвчин төгөлдрүүлж байгаа хуулийн 4-1 орчимд нь буюу 105 хуульд иргэдийн оролцоог ямар нэг байдлаар заасан байт юм байна гэж байгаа. Бүхэлд нь биш. Тэгтээ заримдаа нэг зүйл заар, заримдаа бүлэг, заримдаа зөвхөн ганцхан хэсэг байх жишээ нэ тийм. Ингээд заасан байна гэж үнэлсэн байна.
төвгээд тэрнээсээ 75% нь бол хэрэгжиж байна гэж хэлсэн байна. Гэхдээ тэр нь сайн гэсэн үг биш. Бүгдээрээ үнэхээр хууль заасан утгаар ингэж үнэхээр сайхан 100% гэсэн үг биш. Ямар ч байсан хэрэгжиж байна. Их бага хэмжээгээр хэрэгжиж байна. 25% нь хэрэгжихгүй байна гэдэг үнэлт өгсөн байна. Тэгээд тэрний үнэлгээний шалтгааныг хайвал одоо хэрэгжихгүй байна, муу хэрэгжиж байна гэдэг шалтгаан нь хайвал яг нэг дүр зураг харагдаж байгаа. 2005 оноос өмнө ба хойно гэдэг ийм дүр зураг харагдаж байгаа юм. Хууль тогтоон байгууллагын хувьд. Тэгэхээр хуулийн хувьд тийм ээ. Тэгээ 2005 оноос өмнө бид нар илүү зарчим заадаг байжээ. Иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас үйл ажиллагаа явуулахдаа иргэдийг оролцуулах, ил тод тэгш байх зарчим баримтланаа. Иргэдийн оролцоог хангах зарчим баримтланаа гэх маягтай. Тэгэхээр яг энэ илүү нөгөө зарчим. Тэгээд тэр зарчмын цаанаа ардаа яг механизм болоод тусна уу хэрэггүй, хайгаа тэр нь олдохгүй, яг хаана ах юм, хин гэдэг хэрэг нь очих юм, эрх ашиг сонирхлын хөндөх зүйтэйг өгөх юм уу, яах юм гэдэг нь бол тодорхойгүй бол явцдаг. 2005 оноос хойш батлагдсан хуулиуд илүү тодорхой болсон байна гэж дүгнсэн байна. Тэгээ илүү хин ямар бүлэг этгээд хаана очиод ямар байдлаар саналаа өгөх юм бэ? Яаж оролцох юм, хяналт тавих юм уу, саналаа өгөх юм уу, зөвлөлт юм уу, эсвэл зөвлөлт маягаар байгуулах юм уу, төрийн бас байгууллагаар дамжуулах юм уу гэд илүү тодорхой механизм заадаг болж байгаа гэдэг дүгнэлтийг өгсөн байна. Тэгээд үргэлжлүүлээд яг ер нь ингээд яагаад хангалтгүй гэж үзвэ гэдэг шалтгаан дээр нэг хэд хэдэн үндсэн шалтгаан дурдсан байна. Нэгдүгürt нь бид нар хууль тогтоохдоо хэтэрхий тийм ерөнхий заал заадгаа гэж сая хэлдэг тэр зарчим байна. Ерөнхий агуулгаараа бид нар эртний оролцоог дэмжиж байгаа гэдэг ийм агуулга харагддаг болохоос тухайлан нэг механизм үйл явцтай очихоор тэр үе шатнд тодорхойг болчдөг. Механизм нь хийн, хизээ, хаана, ямар дараалтаагаар, ямар санхүүжилтийн их үүсвэртэйг энэ бүгд ажил хэрэг болох байдгүй асуудал байна гэж байгаа. Тэгээ хоёрдугаарт нь санал аваа зөвлөлтөөд ингэжээд иргэдтэй мэдээлэлтгүй нь бас их асуудал болж байна. Тэгэхээр магадгүй орон нутгийн сонгуульд төр ч гэсэн нөгөө иргэд үр дүн надад мэддэхгүй байгаа юм чинь гэдэг байдал бас байж магадгүй. Тэгэхээр иргэдэд тийм хандлага бас байж магадгүй юм те. Тэгэхээр би нэг судалгаан дээрээс харахад чинь наадах чинь за санал авч яах гэхээсээ илүү ерөөсө хуульд байгаа заалтууд чинь тийм шүү. Тийм байж болно. Тэгж болох юм дандаа нэг тийм төгсгөлтэй. Яг хууль тогтоочвол нөгөө одоо байгаа яг бодит нөхцөл харилцааг зохицуулахаас гадна ирээдүг харж зохицуулах үүрэгтэй байдаг. Тэгэхээр янз бүрийн харилцаанд хэрэглэх учраас тэр хуулийг ингээ болно гэдэг орон зайг нь өгдөлтөө. Гэхдээ хэрвээ тэр нь хит олон бөгөөд ямар орон зай, ямар коридорын хүрээнд те хөтлөх нь тэр тухайн хууль хэрэглэгчид ойлгомжтой биш бол байгууллага захиргааны байгууллага хин энэ хариуцж байгаа этгээд албан тушаалтаа тэрэнд нь ойлгомжтой биш бол шууд хаягддаг. Хэрэгжихгүй байх магадaltaй болдог муу тал нь тэр. Тэгэхээр магадгүй бид нөгөө оролцуулж болно. Тэр оролцуулахгүй ч болж болно. Миний хэрэг биш гэдэг тийм ойлголтыг магадгүй нөгөө хууль хэрэглэгч маань авчиж байгаа гэдэг нэг талаас. Тэрийг тэгээд шахах иргэдийн бас нөгөө юу байна уу? Идэх байна уу? Тэгээ энэ одоо иржүүлж гэнэ үгээд араас нь явж гэнэ үү гэдэг. Харин тэгэхээр энэ магадгүй одоо таны удирдах ажиллаж байгаа энэ иргэдийн оролцоо гэдэг төсөл ч юм уу тийм ээ. Одоо бид нэр магадгүй тэр идэх оролцоо энэ төр гэдэг үг нэмэх ёстой ч юм уу гэж заримдаа бодохоор эднэр яагаад ингэж нэг тийм хол чим шиг юу чим шиг ингээд сонсогдоод байна вэ гэхээр миний бодол. Би тантай бас үзлүүдээ хуваалцахад энэ ардчлалын энэ юунд бол ардчлалын үндсүүлсийн тухай яриад ирэхээр бид нар дэндүү бас зарим талаараа лоозон руу орчод байгаа юм. Иргэдийн оролцоо бол ардчлалын үнэт зүйлсийн нэг юм аа гэлтэх юм. Гэхдээ тэгээд одоо би өөр хид хидийн бичиж авсан. Тэгчээд ийм лоозон руу яваад байгаа учраас тэгээд иргэдийн оролцоо гэдэг нэг тийм хүнээс хол гэтэл иргэдийн хяналт энэ төр гэвэл арай би ч нэрээ хянах чинь билүү гэж бодохч тэрнээсээ бас нэг юм болоод байна. Эсвэл энэ хугацаанд монголчууд зарчмын тухай, хяналтын тухай, шаардах тухай ойлголтоо ингээд улам алгуур алдаад байна уу? Таны хэлдэг зөв. Тэр тунхаг маягийн одоо улс төрийн илүү шинждэг тийм лоозон бол ер нь наалдахгүй л дээ. Одоо надад юу хэрэгтэй гэвэл манай хоороо гадаа гэрэлтэй байна очиход би одоо гэрэлтэй замаар явчихж байна уу? Манай хүүхдээ сургууль хажууд байж ойрхон байж чадчихна уу? Замын асуудал өвдөрхий биш вэ нүү энэ гэдэг ийм л иргэн бол ерөөсөө тийм л юм хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш одоо түүгээрэн их гоё би бол оролцоотой юм. Би бол мундаг юм гэдэг лоозонд бариад бол яах вэ? Тэгээд тэрнийг яг ажил хэрэг болох механизм бол байхгүй юм чинь. Тэгэхээр одоо бид нар нэг механизм руу орох хэрэгтэй болчихгүй хуулиар заасан. Та иргэн та эрэхтэй энэ бол гэдэгтээ арчлан үнцүүл мөн л дөө нэг үнцүүл мөн. Яагаад арчлан үнцүүл гэж хэлж байгаа юм? Үнцэн хуулиар харна те. Үнцэн хууль зааснаар бид нар хүмүүлэг
ардчилсан иргэний нийгэм байгуулах гэж зориод түүнийгээ бүх бүлэгт ингээ шингээгээд механизм болгоод төрийн байгууллагын тогтолцоогоо бүрдүүлээ явж байгаа улсаа. Тэгэхээр энэ хувьд бид нар иргэндээ нэг талаасаа эрхийг өгөөд ийм юм эрх та баталгаатай эдлэн төр бол энэ эрхийг чинь баталгаатай эдлэх эдийн засгийн хууль зүйн болоод бусад нийгмийн бүхэл баталгааг нь хариуцна гэдгийг заачиж байгаа шүү дээ үндсэн хуулиар. Тэр үндсэн хууль бол мөн энийг яаж хамгаалах вэ? Үндсэн хууль бол илүү өстой харин нөгөө дээврийг нь одоо тогтоож өгдөг, рамыг нь зангидж өгдөг тийм. Түүн дээр нь яг ямар механизмаар бодиттой миний амьдрал тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг бусад хуулийн үүрэг байхгүй. Тэгэхээр хууль тогтоогчоос одоо харин энэ байдал дээр яах ёстой вэ гэхээр энэ механизмууд ажиллаж байгаа мó гэдэгт л нэг дүгнэлт хийх ёстой болоод байна л да. Миний, таны одоо энэ эрх өргөтэй холбоотой, оролцоотой холбоотой асуудал энэ механизм болоод бусад хуулийн хэмжээнд ч гэсэнтэй энэ дуу хоолойгоо сонсгох. Бид нар үндсэн хуулийн 3.1-ийг харах юм бол засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлтэй байна. Засгийн бүх эрх ард түмний мэдэлтэй. Одоо зарим нь бас лооз ингэж хэлээд байна шүү дээ. Тэгээд тэрэн дээр тодтогч байгаа тийм. Дөнгөж ардлын 2 дахь өгүүлбэр нь та шууд болоо төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Төлөөлөгчдийн байгууллага уламжлан эдэлж байгаа хэлбэр нь сонгуул. Тэр сонгуулийн тухай хууль байсан. Өмнө нь 2 3 ингэ салж ирсэн нь одоо бол сонгуулийн тухай хууль гэдэг нэг болсон. Ингээд энэ бол нөгөө механизм нь багхгүй юу? Тэгэхээр та бол сая яг хуульчныхаа хувьд судлаачныхаа хувьд л тэгж хэлээд ах шиг байна. Механизм байна. Яг ажиллаж чадчихэв үү, зөв явж гин үгүй юу гэдгийг дүгнэлт хийх хэрэгтэй гэж. Би бол зүгээр гадна талаас нь харж байгаа одоо яг энэ салбарт ч ажиллаагүй судлаач биш хүний хувьд бол магадгүй зүгээр жоохон хатуулж ажиллахгүй байна. Ажиллахгүй байна. Зүгээр нэг жишээл хэлээ да би тантай ярилцлаганд бэлдэж байхдаа бол харж ялаа. Ард нийтийн санал асуулгын тухай хууль батлагдсанаас хойш 18 жил өнгөрцөн байна гинэ. Тэгээ тэрнээс хойш нэг ч удаа хэрэглээгүй. Тэгсэн мөртлөөс л үндсэн хуулийн санал асуулгын баахан яриад байхгүй. Үгүй энэ улсын хурлын гишүүний чи игүүлэн татах хэрэгтэй баахан яриад байхгүй. Тэгээ эн чинь өөрөө ерөөсөө энэ механизм ажиллахгүй байна гэдэг нь илэрэл мөн бидтэй. Нэг талаас би таны бас дүгнэлттэй санал нийлж байна. Нөгөө талаас нийлэхгүй нөө. Нэг талаас нийлж байгаа хэсгийг хэлье. Тэр нь юу гэхээр энэ үнэлгээ манайхаа сая хийсэн гэдэг байгаа хуулийн хэрэгжилтийн үнэлгээнд дээр бас хэлсэн байна. Хамгийн том нэг шалтгаан бол ерөөсөө бүх эрх мэдлийг төрийн буюу тэр эрх шийдвэр гаргах байгууллагад үлдээчихэд байна гинэ. Оролцуулж болно. Саналыг нь аавна. Тэгээд зөвлөлтөд оролцоод нөгөө хянаад янз бүрээр эцэстээ шийдвэр гаргах юм төртөл байгаа юм байна. Иргэн бол яг тэрнгээр гүүгээл хянаал оролцоол зөвлөлтөд саналаа өгөөл их шахаал явж болох юм байна. Болоод гэхдээ миний саналыг авах уугүй юу гэдэг эцсийн дүндээ бол одоо манай байгаа хуулиараа төрдөө хэвээрээ байна гэж байна. Нэг том дүгнэлт. Өөрөөр хэлбэл иргэдийн санаачлах заавал ажил хэрэг болох тийм одоо таны хэлээд байгаа шиг тийм механизм байхгүй. Тэгээд ард нийтийн санал асуулгын тухай хуулийн тухай ярихаар бид нэр хэн санаачлах хэрэгтэй вэ гэдгээ шууд ярьж таарна. Иргэдэд тийм эрх байхгүй. Одоо шууд хууль санаачлах 3 субъекттэй л өгсөн. Хэрвээ тэр 3 улсын их хурл руу оруулаад тэгээд их өндөр босготой шүү дээ. 3-2 шиг санаж байна те. Их хурлын гишүүдийн 3-2-оор дэмжүүл ард нийтийн санал асуулгын тухай явуулах тухай шийдвэр гаргаад тэр нь ажил хэрэг болно гэдэг. Тэгэхээр яг бид нар энэ дээр нөгөө хэрвээ бүхэл иргэдээс энэ төрчин байгуулагдаад үнэхээр бидний эрх мэдэл одоо бидний хүсэл зоригийг илэрхийлэх ёстой юм бол тэр лөө оролцох ямар нэг сууг байх ёстой. Тэгвэл нэг сууг нь бол сонгуул байгаа юм байна. Энийг ямар ч үс их бага хэмжээгээр бид хэрэглээд ирлээ, хэвшлээ. Тэгвэл өөр бас ямар механизм байх. Ингээд 4 жил тутамд ганц удаа л оролцох юм уу? Бусад үед нь яах юм? Шийдвэр бол өдөр тутам гарч шүү дээ. Ялангуяа зархааны байгууллагастай нөгөө улсын бүртгэл татвар нийгмийн даатгал хуулийн этгээдийн бүртгэлгээл өдөр тутам нөгөө мэржлийн хяналт энэ төр гээл биднэрт хамаатай хуулийн этгээд хамаатай иргэн хамаатай шийдвэр өдөр тутам гараал байна. Энэ рүү бид нэмлүүлэх боломж байх уу? Тэгэхээр дээрс ганц иргэнээрээ бол нөгөө өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай гэж биелдэ. Үндсэн хуулийн дээр нь таавал төрийн байгууллагатай хамтдаа өргөдөл гомдлоо гаргах хэрэгтэй бөгөөд нөгөө байгууллага нь хүлээн аваад хариу өгөө шийдвэр гаргаарай гэдэг хэлсэн. Тэгээ хуулиндаа бас байгаа. Гэхдээ энэ эффектив үр дүнтэй механизм мөн үг гэвэл бас төдийлэн шууд бол институт утгаараа бол биш шүү дээ. Харилцаа. Тэгэхээр иргэн төр хоёрын хоорондын харилцаа тэгвэл илүү яаж энэ механизмыг илүү бодиттой болох юм бэ гэдэг дээр бас юу хэрэгтэй байгаа нь үнэн одоо ямар нэг дэмжлэг түлхэц ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байгаа нь үнэн. Тэгэхгүй бол бид нар үүдээ их хүмүүстэй бас ингэж энэ иргэний оролцоон талаар ярилцахаар нэг тийм асуудал их ярьдаг. Иргэд маань өөрөө хэр боловсралтай юм бэ? Тэгэхээр бүхэл төрд би бол тэгж хэлдэг байхгүй бүхэл төрд бүхэл янзын иргэн байдаг шүү дээ. Боловсралтай иргэн, боловсралгүй иргэн, хотын иргэн, хөдөөний иргэн, эмзэглэгийн иргэн, одоо орлогын төвшнгөөр ялгаатай иргэн тэр бол байдаг л асуудал та хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Гээд ингээд ийм ялгаатай л байдаг төрд бүхэл төрүүл ажиллагаа явуулдаг. Энэ чинь таны л иргэн.
Тэгэхээр одоо тэрэн дээр одоо ирээдүйд голол санал асуулга явуулчихвал одоо яачих болоо энэ гэж бодхоос илүү магадгүй одоо энэ хоёрын дунд консенсус зөвшөлтсөл бол байх л ёстой. Тийм механизм бол хэрэгтэй л гэж харж байна. За та бүхэн нэвтрүүлэг хийсэн цагаас хойш өдөө хүртэл бол төр ажиллахгүй байгаа механизм анхаарахгүй байна. Энэ дээр нэгдүгээр дүгнэлтийн хэрэгтэй байна, хоёрдугаар сайжруулах талаар бодох ямар нэг юм хийх хэрэгтэй тухай ярьчлаа шүү дээ. За тэгэхээр өөр нэг юм байгаа даа. За төр энэ оролцоог дэмжих, иргэд оролцоотой байх, энд хяналттай байх энэ механизм сайн сайжруулах шаардлагатай байна гэдэг нэг байна. Тэгээд биднээс ч бас одоо тэр механизм сайжрахгүй байгаа учраас ингээд суугаад тахлаар бид өөрсдөө ямар оролцоотой байгаа юм. Энийг та яаж дүгнэх вэ? Энэ яг хоёр дахь асуудал нь. Тэгээд нэгэнтэй л нөгөө харилцаа юм болохоор хоёр субъектийн хооронд л явж байгаа юм болохоор тэгээд нэг субъектээс хайхаас илүү нөгөө субъектээс асуугын зөвлөлтөө та хоёр хүүргээ яаж хэрэгжүүлж байгаа таны идэвх санаалга хэр байгаа ингээд. Тэгээд би өөрийнхөө сөөхтөр хардаг байхгүй юу. Тэгэхээр манайх хуулиараа бол сөөхийн нийт оршин суугчдын 50-аас илүү хувь нь хүртэлцэн иржээж хурлын хүчин төгөлдөр болох гээд байдаг. Яг л сонгуул маяг юм болж байгаа тийм. Тэгээд тэрнээсээ хүчин төгөлдөр болсон хурлаараа бид нар хэд хэдэн асуудлыг шийдэх боломжтой байдаг хуулиараа. Тэгэхээр эрдэнэ бас тэр болгон хүртгүү гэвэл үгүй юм асуудал болоордог байхгүй. Тэгэхээр эндээс юу хаардаг вэ гэхээр нөгөө бид нар хитрхи бас нөгөө бусдаас шаардлага тавьдаг болсон юм шүү. За төрөл ингэх ёстой. Төрөлд миний би ядуу байгаа ч төрийн буруу, ямар байгаа ч төрийн буруу бүх асуудлыг мань төр шийдэх ёстой гэдэг нэг тийм хандлага бас бид нарт байгаа юм шиг. Тэгэхээр нэг тийм хүнээс гэх гэдэг юм уу? Нэг тийм үзэгдэл бас байж магадгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө бас иргэнийхээ хувьд энэ юунд яаж хэр идэвхтэй байгаа юм бэ? Тэгэл хог битээ хаяж гэр бүгдээрээ л их тэгдэгч дэмждэг тиймээ хог хайж болохгүй өрөөхтэй өлөртөрөл үзүүлнэ ерөөсөө. Тэгсэн хатлаа орцондоо гараад харахаар хог байж л төр авчраад хог асахдгүй байхгүй тийм хайдгүй. Тэгэхээр ийм битийн байдаг. Тэрөөс хамаарахгүй. Иргэдээс шууд хамаарч байгаа. Бидний л хамтаа орчин гисэн хатал тэнд бүгдөө хамт ингэ санаагаад зовоогоод зүгээр л өөрийнхөө хогийг авчиад гадагш нь хайждгүү ч юм уу тийм асуудал бас байна. Тэгэхээр энэ бас нэг тийм үзэгдэл байгаа юм л да. Им шиг байгаа юм л да. Иргэдээ оролцооны хэр идэвхтэй байгаа юм. Та бол ингээд хууль эрх зүйн зүгээс нь хараад хууль эрх зүйн орчин ийм байх ёстой гэд ингээд за хүний талаас нь ярихаар бол нэг ийм болцоод байна уу да гэж ингээд яриад штэ. Тэгсэн би энд та ийм их олон судалгаа тавьчих. Би бас зарим нэг судалгааныхаа юуг танд хэлэх гэсэн. Энэ нэг ийм сонин судалгаа гарсан юм байна л да. Монголчууд улс төр нийгмийн амьдралд оролцож байгаа хэлбэрүүдийн сонгож аваад судалж л тээ. Тэгсэн чинь төр засгийн байгууллагад санал хүсэлтээ тавих нь 52.5%-тай. Радио телевизэд одоо сонин монинд хандах нь 13.7%-тай. Нам эвсэл одоо бүр болохоо байгаа. За ерөөсөл би нам эвсэлд нэгдээ гэдэг нь 8.4%-тай. Ажил хаялт, суулт, жагсаалд оролцох нь 7.1%-тай. Үлсүүлэн зарлах нь 2.7%-тай гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол бид нар за энэ үлсгэлэн зарлахад бага л байсан дээр л те бид нар ерөөсөө төр засгийн байгууллагад санал хүсэлтээ тавихад л хамгийн их анхаарал цаг заваа тэнд зарцуулдаг байх нь. Тэгэд эн чин тэр механизм ажиллахгүй хаад яагаад бид нар тэгээд байна? Тэр нь амар юм болов? Үгүй одоо наадах чинь бол их бага хэмжээгээр ажиллаж байгаа нэг механизм байхгүй бид нарт олгогдсон. За энэ дүүгээ сайн үзүүлсэн юм байна. Боломж нь тий боломж нь. Тэгэхээр чин тэр байтугай би одоо ганцаараа хуулийн төсөл биччихээд хүртэл өгч болох байхгүй. Зүгээр тэрийг аваад хилцээд ажил хэрэг болох хэсэг нь төрийн асуудал болохоос зүгээр тулгамцсан асуудал бол би хэлнэ шүү дээ. Энд чинь гомдолтой мэржлийн хяналтын байцаагчаа ирээд үзээд өгөөч манай юм ингээд усаалтаад байна. Одоо өөр юу гэдгийг те шийдвэрлэхгүй байна. Би тэгээд газар эзэмших гээд авсан чинь хажуу айл ингэчлээ. Хашаа түрээд ороод ирчлээ. Тэгэхээр энийг ингээд залруулаад өгөөч явна тий. Тэгэхгүй бол мэдээж миний өмнөөс хин нэг явахгүй юм чинь. Тэгэхээр энэ бол нөгөө ямар ч үсэ ажиллаж байгаа механизмын нь бол нэг. Тий. Хүсэл зоригийг тусах тал дээр л бодож байгаа юм л да. Тэгэхээр тэр нөгөө ажиллахгүй байгаа механизм гэдэг тэр чинь нийгмийн цөөх болсон хэсэг байна тий. Нийгэм тэргүүл олон янзын л үзэл бодол хуваагдсан тийм хэсэг бүлэг байх нь бол ойлгомжтой. Тэгээд тэрнийхээ одоо юг илэрхийлж бүлгэрээ дамжуулж илэрхийлж одоо шийдвэр гаргахад тусгаж чаддгүй л гэдэг дээр л миний нөгөө механизм гэж яриад байгаа. Тэрэн дээр бид нэр ажилтдаг тийм юу байна уу гэхээр шууд бол байхгүй. Идэвхтэй төрийн бас байгууллага бол магадгүй лобби хийгээд хүчин чармаалт гаргаад өөрсдөө зүтгээд ингээд ажил хэрэг болгож болох юм. Гэхдээ зарим нэг бас идэвхтэй иргэд байж болох юм те. Ингээд тэр хүнээс хамаарч байгаа байхгүй шууд чи идэвхтэй бөө тэр
орчин тойрны хүмүүсийг итгүүлж өмшүүлж чадаад өөрөө бас адил үзэл бодолтой хүмүүсээ олоод нэгтгэж чадаад ингээ явбал гэдэг вариантаар явж байгаа. Таас төрийн бас байгууллагын тухай дурдлаа. Ерөөсөө 96-7 оноос хойш шүү дээ одоо төрийн бас байгууллагын тухай хууль батлагдаад одоо төрийн бас байгууллага гэдэг чинь яаж ч болох юм байна. Ямар ч чиглэлээр ажиллаж болох юм байна гэд манайх бол одоо ер нь бол хүн амдаа харьцуулсан тоогоороо бол дээгүрт орох байх шүү төрийн бас байгууллагын тоогоор бол тийм ээ. Эднэр ямар нэгэн эрх ашгийг хамгаалж ямар нэгэн эрх бүлэг хүмүүсийн өмнөөс явж тэр эрх ашгаа хамгаалж тэднэрийн төлөө ажил хийж яваа. Төрийн бас байгууллага хоёрын хооронд одоо төр хувийн хвшилгээд үгсийн санд бид нар орж ирэл ингээл явж л байна. Харамсалтай нь тэр нэвтрүүлгийн тэр үйл ажиллагаануудын ингээл эдийн засгийн форум дээр яхаар төр хувийн хвшлийн түншлэл сайн болохгүй л байгаа дах шиг байна. Тэгвэл төрийн бас байгууллага хоёр тэр төрийн бас байгууллага за одоо ингээл харахаар нэг тийм сургалтууд зохион байгуулах юм да. Ийм нэг судалгаа хийгээд тохимол гаргах юм да. Гэтэл хамгийн ойроор түншлэх энэ хоёрын бас л механизм ажиллахгүй байна уу? Төрийн бас байгууллагыг бол би ямар ч байсан нөгөө төрийн хүч чадахгүй байгаа хэсэгт нь очиод энэ судалгааг нь чултгаа хийгээд те сургалтын чултгаа тодорхой хэмжээнд хийгээд ингээд явж байгаа тэр хүчин чармаалтыг нь үнэлэх ёстой гэж боддог. Зүй ёсоор. Учир нь тэр хүмүүс нөгөө сайн дураараа явж байгаа байхгүй юу? Та үнэлэхгүй байх гэж боддгоо ямар нэг хэмжээгээр муу эсвэл муу үнэлэх. Одоо санхүүжилт шууд толбоо шүү дээ те санхүүжилт. Эсвэл өөртөөх нь тавиад байгаа саналыг ажил хэрэг болгох. Тэр төвшөнд бол би тийм хэмжээнд бол очоогүй байх гэж хэлэх гээд. Яг үнэ. Төрөөс ер нь төрийн бас байгууллагыг санхүүжүүлээд тэгжсэн тохиолдол ер нь би тун хавртай. Юугээр бол байдаг хэсэгчлэн. Одоо нэг судалгааг нь дамжуулж нэг сургалтыг нь эсвэл нэг хамтарч нэг хуулийн төсөл боловсруулах юм. Гэтэ яг акцтай талууд бол би ямар ч байсан жишээ нь хуулийн төсөл дээр төрийн бас байгууллагуудыг тэр чиглэлээр судалдаг эсвэл энэ чиглэлийн одоо бүлгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол ямар ч гэсэн саналыг нь бол заавал авдаг болсон гэдэг чинь төрийн бас байгууллага ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа л хэлбэр. Тийм тэгээд хүчирхийлэл эсрэг үндэсний төвийг л бид нэр харах юм бол жишээ нь сошиалор заримдаа энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал гарлаа гэмт хүчирхийлэл эсрэг үндэсний төв юм хийгээч гэдэг хүртэл хэмжээнд өртсөн. Уг нь бол тэр төрийн бас байгууллага сайн дураараа явж байгаа хүмүүс. Гэтэл тэднийг нөө төрийн хэмжээнд авчиад тавиад бүр хөдлөх ёстой өөрхтэйгээ зарим үзээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм ийм хэмжээнд явж байгаа төрийн бас байгууллагууд би тэрийг сайшаах ёстой. Ер нь төрийн бас байгууллага тэгэл шалгарлаараа л үлддэг баг. Одоо тоо ингээл 50000 энэ гэж гарч байгаа боловч яг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хариулт эрс цөөрнө. Тэгээд тэр нь ч зөв. Одоо тэрийг бол тэгэл өөрсдөө шалгарлаараа л төрийн бас байгууллага үлдэх нь зөв л баг л та. Тэгэхээр төрөөс өөрөө бол яг ямар бодлого төрийн бас байгууллагатай барих вэ гэдэг чинь тусдаа нэг юм бодлого. Төрийн бас байгууллагаа өөртөө юу гэж илэрхийлдэг вэ гэхээр нэг түншлэлийг илүү одоо дараагийн шатнд гарах болчихжээ. Хуулиар ядаж өөрчлөх болчих. 97 оны хуульч одоо нийцэхгүй байна. Төрөөс бас бодит дэмжлэг юм тодорхой асуудал төр хэрэгтэй байна гэдэг бас саналыг тавьдаг. За та одоо ингээд иргэдийн оролцоо гэдэг төслийг удирдах байна. Бас одоо соён гэгэрүүлэхээс ахуулаад судалгаа үнэлэмж гаргахаас зөвлөмж гаргахаас ахуулаад ажиллаад яг эцсийн зорилготой одоо тэр шийдвэр гаргах төвшингийнх нь нөлөөлөх нь нэг хэрэг. Өөрөө иргэдэд одоо яг юу хүрэхгүй одоо таны төсөл таны удирдах байгаа төсөл. Тэгээ хоёр манай төслийн нэг том бүрэлдэхүүн хэсэг бол нийтэд мэдээлэл хүргэх сурталчлах ажил юм. Тэгээ бид нэг хууль гаргахаар ер нь нөгөө хуулийг таниулах гэж ажил явуулдаг шүү дээ. Тэрнтэй яг л адил гэсэн үг. Ер нь энэ яагаад гарсан гэхээр 2013 онд хийсэн бас судалгаа байлаа. Түүнээс ч хойш гарсан баг. Тэгээ тэрэн дээр та өргөдөл гомдол ер нь төрийн байгууллагад хандаж гаргаж байгаа гэхээр 40-50 тийм гэдэг юм байна. Тэгвэл хариуг нь яг авсан уу гэхэлэр бас тэрний 50% нь үгүйч гэдэг юм уу тийм хариу гараад ирдэг юм байна. Тэгэхээр мэдлэг мэдээлэл их хомс юм билээ. Бас энэ оны хийсэн судалгаа ч гэсэн бас яг тэрийг харуулсан. Жишээ нь агаарын чанарын бүсийг тогтоох талаар Улаанбаатарын иргэнтэй бид нар бүгдээрээ ярьдаг шүү дээ. Агаарын чанар өвөл болохоор бид нар тарах шиг гэдэг. Тэгээ агаарын чанарын бүсийг тогтооход бид нар оролцох хэрэгтэй байна л да. Тэгээ тэрийг мэдтгүү гэхээр үгүй. За яаж жишээлх юм надад ч. Агаарын чанарын бүс гэж нэг тогтоод юм байна. Тэрэн дээр иргэд очиод нэг саналаа өгч болох юм байна. Тэгээд тэрэн дээр хяналт тавьж болох юм байна. Одоо тэр хяналт тавьж байгаа юм манай бүс дээр энэ оролцож болох юм байна. Тэгээд тэрэн дээр тэгэхээр Улаанбаатарын иргэд жишээ нь хамгийн их мэдээлэл ингээл явж байгаа шүү дээ. Гэтэл бид нар ч гэсэн хүртэл ингээл хуулаа уншаал юм байт юм байна гэдэг ингээл харж байгаа хгүй. Тэгээд тэр нь хэрэгжиж гин үгүй тахлаар ахаал нөгөө юуруу бол очиж जैन тэ механизм үгүй шалтгаан. Энэ яагаад ингэж байна? Одоо агаарын чанар гэхэлэр чи би яг сая бодож та сая манай телевиз рүү орж ирэхдээ энэ эргэн тойрын ямар утаа тавгааг хараа үзтээ, мэдрээ үзтээ.
Яг манай яг телевизийн хойхон талд энэ автобусны буудлын наахан талд агаарын чанарын самбар байдаг байхгүй юу? Цахим самбар. Тэгэл тэрийг хараад яах юм. Тэрийг бид нар ямар ойлгох вэ? Тэртээ дөрвөө үнэртэй ингээд яагаад ингэж байгаа яах вэ? Харин дараагийнх нь асуудал юм. Одоо бид нар ингээд сая тэр мэдээлэл сурчлагаа танилцах чинь бидний том ажил гэдэг шүү дээ. Тэр та өргөдөл гомдол гаргах хэрэгтэй шүү гэдэг яг нэг хэрэг. Тэр нь хэрэг чинь ямар ч байсан төрийн байгууллага хүлээж аваад хариу өгнө шүү дээ. Саналын хүлээж авдаг ч байсан авдаг ч байсан. Агаарын бүс тогтоох өндргийг ярихлаар энэ одоо хэрэгжихгүй дэ орчод байгаа байхгүй. Ингээд та хяналт тавьж болно гэд бид тэр баахан мэдээлэл хүргээлтэй ийм хууль байна шүү гэл тэгээд хэл таад яах юм. Үр дүнд гарахгүй. Тэр ийм хэсэг хууль бий. Тэр хууль харин тэгэхээр ингээ ахад нэг асуудал нь юу гэхээр дабл стандарт гэдэг юм тогтоочод байна уу гэж байхгүй. Эхлээд хууль бол байна. Тэр нь тустай байгаа юм шиг. Тэгээ хууль тий хуулийн хөгжил гэдэг чинь гэснээ хэрэгжилт нь арай өөр байгаа даа шүү гэдэг асуудал бас цөөнгөө тохиолдол бидний нэрлэж чадна шууд амьдралтай. Тэгэхээр эн чинь өөрөө бас нөгөө төрөлд итгэлийн нэг юм л да үзүүлэлттэй. Хууль заавал хэрэгждэг байх ёстой шүү дээ. Гэтэл хэрэгжихгүй байна гэдэг хэсэг байгаад тий ингэж л байдаг гэдгийг бид нэрээс хүлээн зөвшөөрсөн байна гэдэг ч юу гэсэн үг вэ гэдэг бас нэг бодох асуудал нь байхгүй. Тэгээ бид нар сайн яагаад агаарын чанар дээр яг таны хэлснийг шууд ойлгоод хүлээж авч байгаа нэхэр нөгөө нийтэд бид нар нөгөө энэ үйл ажиллагааныхаа хүрээнд сурчлага явуулах гэдэг хуулиудаа түүж байгаа юм л та. Боловсруулах, эрүүл мэндийн их гэлтэй иргэдийн өргөдөл гомдол мэдээлэл ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай гэр бүлийн хүчирхийлэл ингээд тэгээ агаарынхыг юу н оруулах байгааг гэдэг яг ярьжсэн асуудал энэ байхгүй. Үгүй бид нар баахан ярьчдаг та нар минь юм эрэхтэй шүү тэргээл тэгдэг гэтэл тэрэн тэгээд хэрэгжих боломжгүй бодтой тийм биш болохоор бид нар энийг бас тэгж хүргэх хэрэг байна уу гэдээ яг ярьжсэн байхгүй. Хууль нь өөрөө юм байна шүү дээ. Тийм шүү. Нөхцөл нь юм бэ. Нөхцөл нь. Тэгэхээр энэ бас нэг сони юм байл л шүү дээ. Энэ санд марлын судалгаа хамгийн сүүлийнх нь байх те. Төр засгийн иргэдийн төлөө зөв зүйтэй хийж байна гэж итгэж болно. Та үүнтэй санал хэр зэрэг нийцэж гин гэсэн чинь бүрэн нийцэж гин гэсэн нь ердөө 3.4%. Огт нийцэхгүй байна гэсэн нь 23, бараг нийцэхгүй байна гэсэн нь 36. Нийлээд хэд вэ? 58. Бага зэрэг нийцэж гин гэдэг нь 30, 32-тай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ юу гэсэн үг вэ? Бүрэн нийцэж гин гэдэг нь л 3.1%-тай. Тэгээ бид нар яагаад ийм пассивны одоо юу гэдэг дэрэж одоо юу гэж хэлэх вүлээ? Итгэхгүй байна. Ийм итгэхгүй тэгээд бараг л итгэхгүй төр засаг иргэдийн төлөө юм хийхгүй байна гэж бодсон мөртлөөсөө ингэж яваад байгаа. Энэ одоо нөгөө нэг магадгүй түрүүн та бүхэн яриад үзсэн тэр лоозонгийн юм улд дол болоод те бүр ингээд за ярьчгаа гэж хайж байгаа энэ монголчуудын энэ нэг цаг үеийн оюун ухааны энэ нэг тийм юу болчихвоо. Хаана хизээ ямар юм сэтгэлгээнд нэг юм эвдэрч вэ? Энэ юу Конрад Аденауэрын сан гэдэг тэднийх бас нэг судалгаа хийсэн мөлий яг залуучуудын улс төр оролцоог тухайлан 2016 оны юм. Тэрийг би бас сая хаалаа. Тэгсэн чинь энэ дээр юу гэж юм нэхэр тэр наад асуултанд чи хариулахад их төхөмтэй. Тэрэн дээр юу гэж юм нэхэр 3 залуу тутмын нэг нь л оролцож байна гэж байгаа байхгүй юу? Одоо сонгуулиар ярьж байгаа тус төрийн оролцоо гэдэг. Нэгдүгээр, хоёрдугаар тэгээд ийм юуны насны аюут аваад үзэхээс 18-аас 25 хүртэл насны залуучууд эргээр үнэлдэг гинэ сонгуулийг. Энэ бол миний одоо төр төлөөлөл миний дуудлага хүрэх төлөөлөл. Энэ бол тий одоо энэ бол миний шийдвэр гаргах гэдэг оролцооны хэлбэр энэ гэж үздэг гэж эргээр 25-аас 35 болонгууд энэ бол залуучуудын учраас 20-аас 35 сөрөг болж байна. Энэ бол одоо хуйлтаа. Энэ бол тэрнгээрээ түүгээр асуудлаа шийдэх арга зам. Энэ бол хэсэг хүмүүсийн одоо хоолой болж итгэхэд бидний одоо хүч дэмжлэгээр гарч иж байгаа хэлбэр энэ гэж үзсэн байгаа. Тэгэхээр магадгүй сая хэлээд та пассив болж тэр насаар их шууд ялгаатай. Уг нь бол залуучууд анх орж ирэхдээ 25 хүртэл боддоггүй. Анх удаа сонгуул өгч ийн гэж тэр бол сонгуулийг их эргээр хардаг, үр дүнгийн ч гэсэн сайнаар хүлээж авдаг байх юм шүү дээ. Тэгэхээр яг нөгөө амьдрал дээр одоо зөвхөн ганц өвчин зүйлээр тайлбарлах боломжгүй л байна. Нийтдээ л улс төрийн эдийн засгийн тэгээ одоо амжиргааны бүхэл төвшин чинь нийлээл одоо хитээс эхлээд 25-аас эхлээд те биднэрт тийм таны хэлээд байгаа юу өгч байгаа мессеж өгдөг байх нэ. Тэгжил судалгаа. Тэгэл энэ тэгвэл одоо 18-аас гэдэг юм уу 25 нас хүртэлх нэг 7 жилийн хугацаанд л хүн одоо ингээд за ярьчих гэдэг тийм болох нь шүү дээ. Тэгэд энэ илүүтэй л холбоотой. Одоо хэрвээ шууд миний амьдрал дээр тусаал миний асуудал шийдэгдээд байдаг бол хүн бол байнга итгэж хүлэн зөвшөөрнө. Тийм байна уу гэхээр одоо тэр мэддэгдэхгүй л байна л да. Эсвэл сайнаар мэддэгдэхгүй болол ингэж тийм хандлага суучвал байгаа бах. За та бүхэн дандаа тийм
ер нь бол мөддөөч сайжрахгүй тухайн юм шиг юм байгаа ярьчлаа. За яах вэ? Тэгвэл яах ёстой вэ? Зүгээр жирийн хүнээсээ хувьд одоо 18 нас хүрээд сонгуул өгөх гэж байгаа, сонгуул өгөөд явж байгаа залуучууд маань 7 жилийн дараа ярьшиг өгөхгүй гэж хэлүүлэхгүй тул бид яах ёстой? Энэ дээр нэг ганц зүйлийг өөрчлөлт бол юм өөрчлөгдөхгүй юм шиг. Тэгэхээр одоо нөгөө хамгийн асуудал ярих байхгүй улс төрийн тогтолцоогоо ярина. Улс төрийн намаа ярина. Төлөвшлэн ямар байгаа. Тэгээд намын тухай хуулиа ахиа ярина. Одоо тэр энэ болж байгаа болохгүй гэж үзэж байгаа хандлага чи юу юм. Тэгээд төр өрөө институт аргах хэрэгтэй. Бид нарт яагаад итгэхгүй. Одоо яаж сайжруулж болох вэ? Гэтэ нэг тийм нэгээс нөгөөрөө шилжсэн туйл биш. Зүгээр байгаа юм дээр хэдүүлээ илүү яаж сайжрах вэ? За наадаа чинь сонсохоор бас нэг тийм өөрчлөлт удаан гарах юм шиг надад сонсох чинь би энд магадгүй нэг тийм бүр нэлээд хүчтэй шийдвэртэй за экстрим гэж хэлэх нь юу юм? Тийм огцом зочим гэж үгийг хэрэгэлдэг бах те. Тийм огцом өөрчлөлт хийж шаардлага байгаа юм биш үү? Одоо дахиад ингээл тал талаас бүх олон талынхаа ямиг яриг эхлэхээр энэ хугацаа үргэлжлэх нь ингээл нэмэгдээд байгаа юм шүү. Яг нэг үе бодох юм бол бид нар энэ системд одоо болж байгаа болохгүй гэдэг ерөнхийдөө үнэлчихэж шүү дээ. Болж байгаа хэсэг болохгүй хэсэг. Тэгэхээр болохгүй хэсгээ яаж сайжруулах вэ? Яаж иргэдэд ойртуулах вэ? Яаж иргэдийнхаа саналыг авдаг болох вэ? Бид нар яаж түнд идэвхтэй болох вэ? Иргэдэд яаж идэвхжүүлэх юм? Тэр гэдэг энэ арга замаа олчих юм бол энэ дээр бүр болохоо ойлол бүр системийн одоо болохгүй бүр ингээ унтсан юм бол байхгүй л гэж хэлэх гээд байна л да. Тэгээд манайхан нэг юм болохоо болохоор ингээл бүгдийг нь очиж чаяал цаасан дээр шив шинээр эхлэх гээд тэр бол ийм нөгөө нэг эдийн засгийн юунд бол боломж муутай штэ их муутай. Тэгэхээр нэг төлөөс нөгөө төл рүү болчихвол одоо ингээд болохгүй байгаа юм чинь дараагийнхаа алхмыг туршия гэж байхаар болж байгаа дээрээ цааш нь юуг сайжруулах вэ? Тэрийг бол баг багаар явахгүй л одоо бол бид нар тийм гинтийн өөрчлөлт хийгээл хувьсгал хийгээл тэгэл тэрнэ гэдэг бол бие хувьдаа хэрэгэлцэж байна. За тэгвэл тийм. Тэгэхээр хуульчийн хувьд бол биеийн төр юугаа болохоор хуулиал одоо хэрэгждэг механизмуудыг заачмаар байна. Тэр нэг юу их олон үйлдэл гэдэг юм лээ л дээ энэ судалгааны дүн хэлж байгаа нэг байгаль орчны тусгай сав газрын зөвлөл гэж би тэрэнд хоёр иргэн оролцсон орон нутгийн худалдаа авах тухай хууль гэдэг төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчлэгээ ажиллуулалтын худалдаа авах тухай хууль тэрний үнэлгээний комист иргэдийн болон иргэдийн төлөв оролцсон гэдэг. Тэгээ энэ дээр яадаг вэхээр амьтны тухай гэсэн нэгэн хуваар амьтны талаар энэ яах юм бол мэдэгдэх юм бол урамшуулна гэдэг их олон хууль байд юм лээ. Тэгээ тэр урамшуулна хаана заагдсан гэдэг вэхээр байхгүй. Урамшуулжсэн тохиолдол байна вэхээр хэцүү. Гэмт тэргээс урьдчилан зэрлэг тухай хууль байна. Өөрөөлөө цагдаагийн байгууллагын тухай хуулийн нэг олон нийтийн зөвлөл энэ төр гэдэг ингээд их олон юм дээр урамшууллын асуудал гээгдснээс хуулинд гээгдснээс тэр нь дахиад нөгөө мотив болж чадахгүй, төвчүүлэлт болж чадахгүй юм гээд. Тэгэхээр одоо бол би илүү энэ рүүгээ илүү анхаарал байх болохгүй байгаа хэдүүлээ хооронд нь ингэж эв зүйг нь олоод нэмэлт өөрчлөлт нээгээд тэр нь заавал том биш. Одоо бидний тийм шинэ гэхээс илүү байгаа хууль дээр яаж нийцүүлэхийн давхар төлөвлөлийн яаж арилгах нь тэр байхгүй байгаа санхүүжилтийг хаашаа холбож өгч болох юм гэдэг ийм механизмыг нь одоо яаж зааж өгч эзэнтэй болох гэж гэдэг үү те энэ өөрчлөлтийг хийчих юм бол эхний алхам болол яв. За эхний алхам хийхийн тулд бол тэгээд дараагийнх нь бол нөгөө боловсрал одоо иргэдтэй боловсрал олох тухай асуудал ялдчихвал ярьж байгаа юм л да. Тэгэхээр мэдүүлэх ёстой. Мэдээлэлд одоо хэлэн тухай бол хамгийн их ерөөсөө хувь эзэлж байгаа хувь нь бол ерөөсөө иргэдтэй мэдээлэл хүргэх үүрэг юм бэл. Төрийн байгууллага онооцсон 65% гээд. Тэр хуулиар тэгэхээр чин та мэдээлэл хүргэх үүрэгтэй шүү. Авто замын тухай хууль байна, авилгын эсрэг хууль байна, зөвхөн мэдээллийн тол байдал ба мэдээлэл авах орчлон тухай хууль биш те. Тэгэхээр энүүгээр мэдээлэл хүргэх юм бол аавнуу байна уу иргэд бас өөртөө шүүж болно шүү дээ. Ашиглануу байлнаа тэр боломжийг. Тэгэхээр энэ мэдээлэлтэй иргэн гэдэг бол яг цаанаа ямар ч байсан боломжоо мэдчихэж байгаа юм чинь тэгээд магадгүй өөрийнхөө эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэх арай идэвхтэй байх магадгүй төлөө орох ба. Та бүхэн бол мэдээлэлтэй иргэдийг бий болгох талаар бол энэ одоо бараг 40 минут ярьчлаа. Харамсалтай нь тэр тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, урамшууллын систем санхүүжилтийн бий болох гэдэг имийг бол одоо яг энэ ажиллаж байгаа шийдвэр гаргаж түрэх ёстой. 4 жилийн хугацаанд энэ хүмүүс чинь нөгөө олон бодсон сансан хуулиудаа одоо юу гэдгийг санаачлах гээд ингэж явж хахад энэ дээр ингэж иргэд оролцоотой таныг хянах юмаа гэдэг юм руу оролцох уу? За яг тэгж асуух муухай юм аа. Боллоо. Юу гэж хэлэх вэ гэхээр энэ шийдвэр гаргагчдаа яг одоо энэ судалгаагаа харуулад ингэсэн байна гэдгийг
Ер нь яаж хүлээж авдаг? Та бол олон л хуулийн талаар олон л хууль тогтоогчтой энэ он жилд бас ажилласан л баг. Яадгийг. Ер нь нааштай хүлээж авдаг. Судалгаа юм байна. Одоо тэгээд энэ судалгааны багаас бид нэр шууд даруй далган хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөмж өглөө. Зарим нь давхартаад байгаа юм байна. Зарим нь ингээд байгаа юм хэрэг нааштай хүлээж авна. Тий. Одоо тэрийг бид за авдаг. Тий. Тэгээд юу нь болохоор тэрийг бол нэлийн нэг бүрчилсэн хуулийн дээр гэхээс илүү ерөнхийдөө ингээд системийн хувьд бол тийм байх хэрэгтэй гэдгийг нь ойлгож дэмждэг. Тэгээ ахаад нэг найдвар харж байгаа нь юу гэхээр хууль тогтоомжийн тухай хууль шинжилсэн найруулга нь батлагдаад одоо энэ эх оны 1 сарын 1-ээс үйлчилж эхэлх юм. Тэгэхээр тэрэн дээр юу гэж хэлсэн гэхээр одоо энэ бүх давхартал эдэл зөрчил байна уу гэдгээ урьдчилж үнэлээд ирээ. Дээрээс нийгэмд эдийн засаг түүний эрхийн талаас ямар үнэлэл үзүүлэхээ урьдчилаад үн хөлөг нь тооцчод ирээ. Ахаад эдийн засгийн хувьд төсөвт хэр хэмжээний дарамт төвчүүлэх юм. Хуулийн этгээд хувь хүнтэй хамаатай харилцаа юм бол тэд нар тус хэр хэмжээний зардал гаргахын тооцоод ирээ гэж хэлдэг болсон. Тэгэхээр энэ хууль хэрэгжиж эхлэх юм бол одоо үнэлэлийг тооцоод эхлэх юм бол бид нар яг энэс дараагийн ирээдүйн хуулиудын тэр үр дүнгээс зайлсхийх байхгүй юу. Энэ хоорондоо цогцохгүй иртэй механизм чинь тодорхой биш биш те. Зардлыг нь хаана байгаа юм бэ тусгасан юм уу хэрэгжүүлэх юм боломж алга ууштай гэдэг юм байхгүй гэсэн өөрчлөлт харах боломжтой болно гэсэн үг. Би танаас хувийн чанартай нэг юм асууя. За яг та гэрэл гэгээтэй талаас нь харж байна. Ер нь бол ядаж тэгж хэлэх баах, тэгж үнэлгээ гаргаад иргэж явуулдаг болсон гэж байна. Мэдээж тэр бол одоо боловсронгуй болох сайн, илүү сайн хууль гарах тал руугаа явж байна. Би юу асуух гэсэн гэхдээ зэрэг одоо ингээд жилийн өмнө жил гаруй жилийн биш энэ жил шүү дээ. Одоо ердөө жил чүрэг хэдхэн сарын өмнө болсон улсын хурлын гишүүд тэр хуулийн хэрэгжих явцад гараад байгаа гажуудал зарим талаар давхардаад байгаа ямиг тэр болгон ойлгоод ингээд аваад тэрийг яг л хууль тогтоогч юмаа гэдгээ ойлгох тийм процесс манайд бүрдэхгүй байх гэж би боддог байхгүй юу. Улсын хурлын гишүүн болж ийн гэдгийг асар том нэр хүндтэй том албан тушаал болж ийн гэж ойлгодог. Бидний өнөөдөр яваад ирсэн энэ хуулиудын энэ бүх юм магадгүй тэрийг сайн ойлгоогүй хүмүүс цөөнгөө гэд би зөөлхөө хэлчихэ. Байснаас болсон гэвэл та хуульчийн хувьд надад санал нийлэх үү? Нэг л тэд нар мэрэгчлэтнүүдтэй найз сурах хэрэгтэй байхгүй. Тэр бүгдээрээ мал аж ахуй мэддэг байж таарахгүй шүү дээ. Мал эмнэлэг тэгснээ хуулийг давхар мэдээлэл тэ эргэцэг эн чинь бас систем. Тэгэхгүй нэг хууль уншицснаар бас хуульч болоод байгаа юм биш. Тэгэл ахаад өөрөд инженер эдийн засаг бүгдээрээ мэддэг байж угаасаа чадахгүй. Хүний потенциал өрөхгүй нэг хүний. Тэгэхээр тэрийг хүлээн зөвшөөрөөд мэрэгжлийн хүмүүсэл ажил сурах хэрэгтэй байхгүй. Улс төрөөс ангид яг мэрэгжлүүдтэй найдаж тэднийг ажиллаж дээрээс нь сонсож сурах хэрэгтэй. Мэрэгчлэлтэн юу гэж хэлээд байгаа. Магадгүй ганц хүн биш шүү дээ. Тэр чинь янз янзын хүний аваад багаараа аваад тэгээ сонсож сурах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ бол таны асуулт шийдэгдэх байхгүй. Тэгээд яг улс төрийнхөө хувьд төр оож сайн сайхан өөрөө бас ажлын хүсэл байгаа ойлгож байна. Гэхдээ бас юугаа бас өөрийнхөө мэрэгчлүүдийг бас үүсэх хэрэггүй гэд би тэр тал дээр бол тийм бодолтой. Манай хууль тогтоогчтой ажилдаг мэрэгчлэтнүүд тэд мэрэгчлэтнүүдээ сонгож байгаа шүү дээ. Бас за чи миний зөвлөхөөр ажил за тэр энтэй яа гэдэг. Тэр хууль тогтоогчтой ажиллаж байгаа мэрэгчлэтнүүд маань тэдэнд үгээ ер нь хүргэж чаддгүй. Тэгээ ёстой бид надад хариулж мэдэхгүй юм байна. Энэ яг ингэж асууж байгаа гэхдээ зэрэг маш олон зөвлөхүүд туслахууд чи яах вэ? Зөвлөхүүд тэгээд нэг ард талд нь нэг эрдэм шинжилгээний эрдэмтдийн баг гэж зарим гишүүд бол бүр эрдэмтдийн баг ажиллаж исэн. Тэд нар маань энэ бүх юмнуудад давхар нөлөөлж чадж байгаа болов уу гэдгийг би тэр бас асуулт сонирхолтой байна л да. За одоо энэ чадж байгаа бүгд чадахгүй. Тэр нь хууль тогтоогчийн өөрөөс нь шууд хамаартай байна. Тэгэхээр яг хэрвээ хууль тогтоогч өөрөө хүсэх юм бол ажилуулдаг. Тэ давхар ажилуулдаг. Хүсэхгүй бол зөвхөн өөрийнхөө бодлоорч гэдэг юм уу эсвэл итгэл үнэмшил байгаа бол хатуу итгэл үнэмшил байгаа бол түүгээрээ явна ч гэдэг. Тэгэхээр тэр шууд нэг хууль тогтоогч юм бэ гэдгээс л хамаарат мэрэгжлийн хүмүүстэй баг болт ажиллах хэсэг шууд тодорхойлогддог гэж харж байна. За ярилцлагын төгсгөлд би нэг ийм л асуулт. Одоо та бүхэн их сонин судалгаануудын таач бас сонин судалгаанууд хэлээ. Би ч бас цуглуулсан юмнасаа нэлээд хуваалцлаа. Бид ерөөсөө л итгэхгүй байна. Бид хэрийн юмд санаа зовхгүй надгүйгээр болчих байлгүй гэж бодоод сурчиж.
Гэтэл энэ нэг итгэхгүй байдал маргаашийн амьдрал хүүхдүүдийн ирээдүй энэ улсын хөгжилтэй холбогдоод байна гэдгийг бид одоо ойлгуулах хэрэгтэй, соён гэгэрүүлэх хэрэгтэй гэдгээс илүү одоо өөр дээр нь тулж байгаа ямар ойрын жишээтэй яаж энийг илүү одоо дахиад ойлгуулах гэдэг л үгийг л хэрэглэхээс өөр аргагүй болчиход байна. Яавал дээр. Би бол шууд тэр юуны хувьд боломжийг нөхөссөн болов уу хэрэгдэд. За тэр боломж нь юунаас тэр яг нөгөө хууль юу таны амьдралд тодорхой өөрчлөлт гарах үүдтэй боломж байна. Тэгээд ингэж болох нэ гэх тээ. Магадгүй тэр урд нийтийн санал асуулгын тухай хуулийн дээр хуулийн ажиллах хэрэгтэй 3 этгээд санаачлална гэж байна шүү дээ. Тэгвэл эсрэгээр иргэдийн санаачлах хэрэг байх уу? Байх боломжтой юу? Бас бодолцох нэг хувилбар юм аа л гэж үзэж байгаа юм л да. Тэгээд тэрэн дээр ийм одоо боломжийг өгөх юм бол иргэдийн идэх магадгүй сайжрах уу? Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх үү гэдэг асуудал. Дээрээс нь энэ орчин үеийн одоо байгаа энэ мэдээллийн одоо орчин авж байгаа байдал, хүлээж авж байгаа байдал, тэ дүн шинжилгээ хийж байгаа байдал, урт юм уншдаг юм уу үгүй мүү гэж байна. Тэ богинохон хэлбэрээр мэдээлэл дандаа авдаг болсон гэж байна. Дээрээс нь шүүмжлэх сэтгэлгээ их давмгаалж байна гэж байна. Энд бас бусад төр сэтгэл зүйчид, улс төр судлаачид юу гэж дүгнэдэг юм. Тэрийг нэгтгээд бүхний зангилаа байдлаар энийг одоо тэгвэл иргэдтэй яаж хандах ёстой юм бэ гэдгийг яаж ойлгуулах хэрэгтэй юм бэ те. Ганц хүн л бүгдийг мэддэг байж таарахгүй шүү дээ. Тэгээд их ухаантай хүмүүс л тэнд бас төлөвлөсөн байж таарахгүй айдлах иргэдийн нэг хэсэг. Тэгэхээр хэдүүлээ яаж энэ иргэдтэй төр хоёрын хоорондын харилцааг яаж илүү ойртуулах вэ гэдэг дээр л нэг тийм бодох хэрэгтэй болж санагдаж байгаа юм л да. Зөвхөн ингээл өгөөл ингээл зөвхөн мэдээлэл бол гэхдээ аюул том зэмсэг мэдээлэл дээр ингээд бол түүнээс гадна одоо идэвхжүүлэх асуудал шүү дээ. Мэдээлэл нөгчлөө одоо та ахаад оролцоод өгөөч ингэж ийм боломж нэгтгэвтэй байгаа ч гэдэг үл дараагийн асуудал болчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ хэсгээр нэгэнт өөрсдөө нэг дараа энэ нийгэмд амьдрах учраас тэгээд дараа нь өөр хүмүүс мань амьдрах учраас ямар нэг байдлаар бол энэ дээр бас ахиц гарах байхаа л гэж найдаж байна шүү дээ. За би ярилцлагынхаа төгсөлд тантай яг төгсгөлийн энэ хэсэг бол үнэхээр бидний бодох ёстой. Хамгийн таалагдсан таны ямар үг гэж зөвхөн их хурлын гишүүд юм уу 3 субъект хувь санаачилдаг юм аа. Иргэн бас санаачилж болно шүү гэдгийг гэхдээ та бодол хийх гэсэн үү? Бодож үзэх гэсэн үү? Энийг бид нар бас бодох ёстой л гэж. Тийм байвал яах вэ гэж бодож амьдралд хандах чинь илүү амархан болчих юм уу гэж би бодлоо л доо. Бодож үзээ зүгээр за яхавтай гэж бодхосоо илүү тийм байвал бид нар яах ёстой тий. Яг хууль санаачилж байгаа юм шиг энэ амьдралын хуулийг өөр юмд өөр дүрм журамд оруулах боломж байгаа гэж хараасай л гэж бодож энэ ярилцлага би тантай хэлээ. Орон нутгийн сонгуульд Сумдургийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд эрт сүрэлцэхгүй байсан маань өнөөдөр бүр ийм том асуудал руу энэ байдлаас үүдэж өрсөн зочин маань өнөөдөр ийм том асуудал руу бидний яриа орлоо. Ер нь бол энэ талаар бид манай телевиз ч гэсэн бас нэвтрүүлэг хийж иргэдийн санаа бодлыг сонсох зүйтэй гэж бодож байна. Ингээд нэвтрүүлэгт ирж санаа бодлоо солилцсон танд баярлалаа, амжилт хүсье. За танд баярлалаа. Танд бас амжилт хүсье. За баярлалаа. Цаг үйл бол нэвтрүүлгийн удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт иргэдийн оролцоо төслийн удирдагч, хууль зүйн ухааны доктор Дугарин Сүнжид оролцлоо. Анхаарал үзэгчдээ баярлалаа. Сайхан амраарай.